Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улс хөдөлмөрийн хүчний хомсдолтой тулгараад байгаа юм байна. За үүнийг шийдвэрлэх зорилгоор шинэ визийн систем бий болгосон. За үүнтэй холбогдуулан тухайн системийг Солонгосын ард иргэд бол ихээр эсэргүүцэж байгаа юм байна. За үүний шалтгаан нь бол гадны цагаач иргэд олноороо олж ирснээр бол тус улсын өөрийнх нь иргэдэд бол ажлын байрыг нь булаах боломжтой гэж үзэж байгаа учраас энэхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм байна. За цагаач ажилчдын энэ шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх энэ зорилготой энийг бол эсэргүүцэж байна гэдгийг мэдэгдэж байна. За энэ системийн гол зорилго нь бол сөүлээс бусад бүс нутгуудад ажлах хүчний хомсдол нүүрсэн. За үүнийг арилгах зорилгоор энэ сард бол шинэ визний систем нэвтрүүлсэн юм байна. За энэ системтэй холбогдуулан 3 дугаар сарын 20-нд бол үндэсний ассамблеийн өргөдөл хүлээн авдаг сайт дээр тухайн асуудалтай холбоотой өргөдлийг нийтэлсэн байна. Ингээд пүрэв гарагийн байдлаар E7 4R нэртэй энэхүү визийг цуцлахыг шаардсан 72700 гаруй хүний гар үсэг цуглаад байгаа юм байна. За парламентийн хувьд бол Өмнөд Солонгосын парламент 50,000 ба түүнээс дээш хүний гар үсэг цуглуулсан өргөдлийг хүлээн авч хэлэлцдэг ийм журамтай юм байна. Тэгэхээр энэ визний асуудлыг бол авч хэлэлцэх хууль зүйн үндэс нь бол бүрэлдээд байгаа юм байна. За энэ бизнес шин систем бол тодорхойлсон тухайн бүс нутагт зориулсан мэрэгжилтэй ажилчдыг мэрэгжилтэй ажилд олгох виз гэдэг нэртэй ийм виз юм байна. За ангиллын хувьд E7-4R нэртэй энэхүү виз нь бол хүн амын тоо буурах асуудал онцгой ноцтой байгаа засгийн газрын тогтоож өгсөн бус нутагт ажиллах гадаадын иргэдэд зориулагдсан виз гэдгийг бүгд найрамд Солонгос улсын хууль зүйн яамнаас мэдээлсэн байна. За хэрв Өмнөд Солонгосын E9 болон E10 визтэй хүмүүс тогтоосон бүсүүдийн аль нэгэнд нь хамгийн багадаа 2 жил ажиллаж тодорхой ур чадварын шаардлагыг хангасан тохиолдолд визэд шинэ визний систем болох E7-4R нэртэй энэ визээр болгон өөрчлөх боломжтой юм байна. За энэ визийг авснаар бол тус улсад удаан хугацаанд оршин суух боломжтой болон за мөн гэр бүлийн гишүүдэд уурах за мөн байнгын оршин суух эрх авах нь бол илүү хялбар болох боломжтой ийм шинэ визний систем бий болгоод байгаа юм байна. За Солонгосын статистикийн агентлагийн мэдээснээр тус улсад ажил хийдэггүй, ажил хайхгүй байгаа солонгосчуудын тоо 2 дугаар сард анх удаага 500,000-д хүрээд байгаа юм байна. За одоогийн байдлаар бол олон залуучууд ажил эрхлэхгүй байгаа. За үүнийх нь гол шалтгаан нь бол Солонгосын цалин бага, за ажиллах нөхцөл муу зэргээс шалтгаалan хүмүүс бол ажиллах юм сонирхолгүй байна. За ялангуяа ихтэй сургууль төгссөн залуучуудын дунд бол тодорхой үзэгдэл бол нийгмийн үзэгдэл гарах болсон. За энэ нь бол гэртээ амрах гэдэг нэртэй ийм үзэгдэл өөрөөр хэлбэл сургууль номыг нь төгссөн боловч ажил эрхлэх сонирхолгүй байгаа ийм бүхэл бүтэн залуучуудын бүлэг үүссэн гэдгийг бол тус улсын нийгмийн судлаачид анхааруулж байгаа. За тэгэхээр Солонгосын нийгэм тулгамдаад байгаа яагаад залуучууд ажил эрхлэхгүй байгаа гэсэн энэ шалтгаануудыг шийдвэрлэхгүйгээр гадны ажилчдыг олноор нь оруулж ирж байгаа явдал нь бол Солонгосын ажиллах хүчинд байгаа тэр боломжийг нь хулгайлж байгаа хэрэгэ гэж олон нийт үзэж байгаа юм байна. За цагаачд ажилчид олноороо орж ирсэн нь бол бас нийгмийн эдийн засгийн бусад үр дагаврыг авчирна. Тухайлх юм бол Солонгосын нийгмийн халамжийн тогтолцоонд учрах санхүүгийн дарамтыг нэмэгдүүлнэ. За мөн гадаад иргэд болон солонгосчуудын хооронд бие биенээ үл ойлгох нийгмийн зөрчлийг бол улам хурцдах талтай гэж үзэж байгаа юм байна. За Солонгосын иргэд ч гэсэн зарим гадны ажилчид орж ирснээр зарим салбарт бол өрсөлдөө нэмэгдэх боломжтой гэж харж байна. За тэдгээр салбарын нэг нь бол барилгын салбар гэж үзэж байна. Харин гадны ажилчид бол газар тариалан загас агнуур за зарим төрлийн үйлдвэрлэлтэд бол огт ажиллах сонирхолгүй байдаг. Тэгэхээр энэ үйлдвэрлэлд бол хүмүүсийг ажилуулах хэрэгтэй байна гэж үзэж байна. Парламентаар энэ асуудлыг хилцүүлж өргөдөлд олон хүний гар үсэг зурж байгаа байдлаас үзэх юм бол ирээдүйд бол энэ ажлын байртай холбоотой асуудал дээр бол ихээхэн асуудал үүсэх төлөвтэй байгааг бол харуулж байна. За солонгосчууд ч гэсэн энэ асуудалд ихээхэн санаа зовж төр зэсгтээ бас хандаж байгааг бол энэ удаагийн үйл явц харуулж байгаа юм байна.